Тэгэхээр энэ дээр та бас тайлбар өгөөч. Таны хувьд 100 сая төгрөгийн хандив авсан юм байна. Гэхдээ тэрэн дээр төгөөд тайлбар авах шүү дээ. Жажиг нэгжүүд хуулиараа ханд өгөх, иргэн хуулиараа ханд өгөх бүр эрэхтэй. Тэр болгоныг хуулийн дагуу байвал авдаг, хуулийн дагуу бус байвал буцаадаг. Ийм л үлийн залттай. Энержи ресурстай холбоотой, ухаан утгатай холбоотой асуудал бол ганцхан энэ компани асуудал гэхээс илүүтэй бид нар энэ стратегийн ордуудыг бүхэлд нь харах ёстой. Одоогоор улсын хурал дөрвөн баригдаж орж ирээгүй байна. Ямар нөхцөл байдалд орж ирэх би сайн мэдэхгүй байна. Тухайлх юм бол ухаан утга энержи ресурс компанитай холбоотой яг энэ ордтой холбоотой асуудал бол миний ойлгосноор public компани, Гонконгийн хөрөнгөний биржээр гарч ирсэн компани гэж ойлгосон. Ашигт малтмалын тухай хууль байгаа. Монгол улс үндэсний баялагын сангийн тухай хууль гэж бий. Үндэсний баялагын сангийн тухай хуулийн гол зорилго бол байгалийн баялагаас орсон орлогыг ард түмэнд өгөөж ашигын бүртгэгтэй холбоотой асуудал шүү дээ. Энийг бол би 100% дэмжиж байгаа. Энэ явах ёстой. Гэхдээ бид нар өнөөдөр байгаа эргэцсэн орчин дээр тухайлах юм бол ашигт малтмалын тухай хууль байна. Ашигт малтмалын тухай хууль дээр бол Монгол улсын төсвийн хөрөнгөөр тухайн орд газрын ашигт малтмалын нөөцийг тодорхойлсон тохиолдолд тий 50-с дээш шүү. Гадаадын хөрөнгө оруулалтын хувийн хвшлийн тухайлбал хөрөнгөөр нөөц тогтоогдсон тохиолдолд 34-аас доошгүй хувийг бол авах ёстой тий доошгүй хувийг шүү. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ гадаадад гарцсан хөрөнгөний биржээр гарцсан байгаа энэ харилцаан дээр засгийн газар зөвшөөрлөлийн ямар хэлбэр явуулж байгаа гэдгийг би сайн мэдэхгүй байна. Улсын хурлаар орж ирснийхэн дараагаар ямар агуулгаар орж ирэх вэ гэдгийг бид нар харж иж асуудлыг шийдвэрлэх ёстой. Би бол ашигт малтмалын тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хууль, ард түмэн баялагтай эзэн байх ёстой гэдэг дээр бол байр суурь 100% нэг байгаа. Тэгэхээр асуудал орж ирээгүй байгаа учраас аль үзэхээс тайлбарлахыг яг өнөөдөр бол хийж мэдэхгүй байна. 2008 оны одоо тухайн үеийн засгийн газрын гэрээгээр бол тэмдэглэл хөтлөөд өгчихсөн улсын хурлаас тогтоол гаргаагүй байсан олон зөрчилтэй асуудлыг засгийн газраас ер нь өгсөн хугацаанд үнэлээлээ. Та энэ процесс дээр ер нь ямар үнцэг хэлэх вэ? Тэрийг нь хараагүй. За засгийн газрын тогтоол бол зайлшгүй биелэгдэх байдаг. Тэмдэглэл гэдэг бол бас нэг талдаа зайлшгүй хэлбэрийг агуулдаггүй. Одоо энэ дээр заавал үрдэн тий. Нийтлэг эрх ашигыг хамгаалсан тогтоолыг засгийн газрын тогтоол гэж авч байгаа. Тэмдэглэл гэдэг бол нэг удаагийн юм уу хэсэгчилсэн үүрэг хүлээх хэлбэр дээр явагдаж идэг. Тэгэхээр яагаад тухайн үе тэмдэглэл гэдэг нэрээр орсон Алтан гэрэл сайдын хийсэн мэдээлэл байгаа шүү дээ. Өнөөдөр public компани гэж бид рүү хэлсэн. Стратегийн ордууд дээр бид нар зөвхөн ухаан утгатай холбоотой асуудал бол хөндлөнө гэж ойлгохгүй байгаа. Дараа нь нарийн сугаад, цагаан суургатай ингээд тодорхой хэмжээнд стратегийн ордуудтай холбоотой асуудлууд бол араас өрөөд явах ёстой. Тэгэхээр тэрг бол тогтоодог байгууллага бид нар биш. Ямар нөхцөл байдалтай яагаад тухайн процессыг явсан. Өнөөдөр тэр 2008 оны тэмдэглэл гаргаж авах үеийн засгийн газрын тэргүүн болон бусад нөхдүүд нь бүдрэл байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар нь өөрсдөө мэдээлэл мэдээллүүдээ хийгээд хэн шалгах үйл ажиллагаа явах ёстой гэж харж байгаа. Тогтоолын төслөө орж ирээд яг одоо шийдвэр гаргах төвшөнд энэ энержи ресурс буюу МСС санхүүждэг улс төрчид гишүүдэд ашиг сонирхол үүсгэх гэдэг бас нэг үнцэг харагдаад байгаа. Ер нь бол яг хуу хандив бол хуулийн энэ дагуу авсан байж болно. Яг хуу ер нь ил далд хэлбэрээр санхүүждэг улс төрчид ер нь байна л да. Таны хувьд хоногт харахад бол одоо энэ хандивын асуудал хандив авсан эсрэхээс үл хамаарч шийдвэр гаргана. Бид нар өнөөдөр хуулиар мөрдөх ёстой шүү дээ. Яах гэж үндэсний баялагын сангийн тухай хууль гарсан юм. Яах гэж ашигт малтмалын тухай хуулийн дээр төсвийн хөрөнгөөр ашигт малтмалын нөөц нь тодорхойлогдсон тохиолдолд 50-с доошгүй хувийг эзэмшихээр төр заалт оруулсан юм. Тэгэхээр бид нар хуулиар дагах ёстой. Та нэг үгийг их буруу сонгож хэлж байна. MCS компанид магадгүй зарим хүнд хамааралтай байна. Надад бол хамааралгүй. Жишээлбэл тэр тухайн компанид үйлчилдэг гэж ярьж байгаа шиг байна. Би өнөөдөр хүртэл үйлчилсэн процесс байхгүй. Хэрвээ санхүүждэг улс төрчид байна гэж хэлсэн. Хэрвээ 2000 энэ тухай ярих гэж байгаа бол 2008 он засгийн газрын тухайн үеийн тэмдэглэл гарч авах үеийн процесс дээр үйлчилдэггүй юу хин ямар саналтай байсан бэ гэдгийг харах хэрэгтэй. Бидний тухайд биш. Яг гэвэл бид нар өнөөдөр асуудал орж ирээгүй байгаа зү. Асуудал орж ирээгүй. Асуудлыг шийдэн штэ. Одоо 100% орж ирээгүй байна. Ороод ирэхээр бид нар асуудлыг шийднэ. Тэгэхээр би бол хуулиар барьж ажиллана гэдэг хэлбэрийг хэлж байгаа.